Gangi tugjinir sunnae dawa tamje bombin chere tambien choni домдодва годомдела чанцаалоо. За өнөөдрийнхээ хичээл төрөлцөн ирсэн та бүдийнхээ амгалан айлтгая. За бидний хичээл өргөжлөд явж байна. Бодисатвын явдалд орох уу гэдэг ийм номыг бид хэлсэн. Өмнө нь бол 2 хичээл явсан. Тэгээ бодисатвын явдалд орох уу гэдэг бол Шанти Девагигийн сургаал. Шанти Девагигийн бол эртний нэтгийн одоо их бандита Америкийн гигантын хүн. Тэгээ энэ хүний одоо альдсан Бодичариаватра буюу монголоор бол бодисатвын явдалд орох уу, төвдөр бол Жанжусимбийн Жодволо Жугба гэдэг. За энэ одоо сонгодог бүтээл номыг бол бурхан шинтэн хүмүүс, за энгийн одоо сургаал ном суралцдаг хүмүүс, эрдэнтэн мэрэгд болвол олон янзаар тайлбарлаж, за эдгээрийн утгыг бол танин мэдж өөрсдийнхөө амьдралдаа хэрэгжүүлж явдаг ийм сургаал байгаа юм. Тэгэд энэ сургаал бол монголчуудын одоо гүн ухааны бүтээлүүдтэй холбоотой монголчуудын философийн одоо хөгжил эртний одоо энэтхэг болоод дэлхийн одоо сонгодог бүтээлүүдийг орчуулж тэдгээрт одоо дүгнэлт тайлбар хийж явсан ийм одоо бидний утга зохиол болоод философийн түүхэнд бол бас хамаатай бүтээл юм аа. Ер нь нэлээд эртний одоо дэлхийн сонгодог бүтээлүүдийг судалж ирсэний тоонд бол орно. Яагаад гэвэл 1300-аад оны 1305 онд анх бол Монгол эрдэмтэн хүн энэ бүтээлийг санскрит хэл дээрээс орчуулж ирсэн ийм түүх байдаг. Өмнөх хичээлээрээ бид бас ярьсан. Үүнийг бол Чожи Оцор хэмээх уйгур монгол хүн бол бичсэн тайлбар хийсэн гэж. За хожим бол тэр хүмүүс 1312 онд мөн одоо энэ бүтээлдээ бол тайлбар бичсэн. За түүнээс хойш олон одоо Монголын эрдэмтэн ламнар, за мөн Дамжин Сүрэнгаа тэргүүтэй эрдэмтэд, Лувсан Ондонгоо зэрэг олон хүмүүс бол мөн одоо дэлхийн сонгодог бүтээлүүд дотор орсныг түүнд монголчууд эртээр үед тайлбар хийж явсан. Төв төлнөөс төдийгүй түүнээс ч өмнө санскрит хэлнээс одоо орчуулж тайлбар хийж явсан. Ингээд утга орон зохиол одоо амьдралын ухаан талаас нь судалсан. За бурхан шинтэн хүмүүс бол бурханы шашны сургуулиудад татсан сүм хийдүүдэд бол ном нарын үргэлжид үзэх, заавал үзэх ёстой ийм ном болж ингэж явсан сургаал юм. Тэгэд энэ номд бол энгийн одоо шүлэгчлсэн хэлбрээр бичсэн ном хэдийгээр боловч бурханы шашны одоо гэгээрэлд хүрэх хүний оюун ухааны 3 үе шатаар дамжуулаад хүн хэрхэн одоо төгс төгөлдөр энэрл гэгээрэлд бол хүрч чадах вэ гэдгийг гаргасан ийм сургаал юм. Тийм учраас бурханы одоо ерөнхий сургаалын айлдварын дагуу гардаг. Ингээд 10 бүлэгтэй энэ номыг бол бид үзэж явж байгаа. За тэгээд энэ ном үзэхдээ бид нэр Шанти Девагигийн альдсан энэ сургаалыг бол монгол хэл дээр орчуулснаас уншаад, за дээр нь бол төвд хэл дээр бичигдсэн Бэлдэн Бэлийн лам Агвандам гэдэг энэ хүний одоо бичсэн тайлбарыг болвол суурлаад энэ тайлбар дээрээс бас зарим утгыг бол харж төвд хэл дээр бичигдсэн энэ номноос харж уншиж байгаа юм. Тэгээд энэ байдлаар бол бид нэр хичээлээр үргэлжлээд явж байна. За өнөөдөр бол бид 2 дугаар бүлэг рүүгээ орсон. Өмнөх бүлэг дээрээ бид нар бодисатвын сэтгэлийн тус эрдмийн тухай нэгэн бүлгийг явуулсан. За дараагийн бүлэг бол наминчлах уу гэдэг ийм бүлэг. Тэгээд үүнд бол нүгэл хэлэнц элдвгийн юу гарсан тэдгэр бүгдийг бол наминчлах тэдгэрийг бол танин мэдэх ийм одоо нэг бүлэг хэсгээс нэгэн хичээл явсан. За өнөөдөр бол түүнийхээ 2 дахь хичээл буюу энэ наминчлахын бүлгийг бол дуусгачихъя гэж ингэж бодож байгаа. За ингээд өнөөдөр бид нэр хичээлээ цаашаа үргэлжлүүлээд одоо явъя. За энэ ном болвол Агвандам ламтны бичсэн тайлбар, үгийн тайлбар, тайлбарууд дотор бол их олон янз байдаг гэж бид өмнө ярьсан. Утгын тайлбар байдаг, хооронд нь хэлцэж одоо нарийн учир утгыг нь анализ хийсэн тийм тайлбар байдаг. Үгийн одоо нарийсгсан ийм тайлбар байдаг. За гүн нарийн шинжилэл гэх тэргүүт олон янзын тайлбаруудыг бол бурханы шашны ном зохиолуудад бичдэг. За энэ ном болвол үгийн тайлбар юм аа. Яагаад гэвэл зэрэг яг тэр шүүлэгчлэн бичсэн үгийн утгуудыг бол өчүүхэн тайлбарлаа гүнзгий утгатай зүйлс байх юм бол тэрийн жоохон өргөцсөн ийм одоо хэлбэртэй тайлбар ном юм.
За тэгээд эндээс бид нэр баг зэрэг харна. За гол нь бол энэ одоо шүлэглэн бичсэн бодит шарын удрагийнхаа орчуулагаас хараад ингээд явах юм аа. За ингээд өнөөдөр бид өргөн зогссон хэсэг дээрээсээ өнгөрөөд хараад явъя. За ингээд байгаа бүхнээ орхиод одох жамтаач бас л тийм болохыг үл ухаарахт бол садан ба садан бусын тус гэсээр садаг нүгэл элдвийг үлдвэ би гэж. Тэгэхээр хүн амьдралдаа бол олон зүйлийн нүгэл буян болох үйл дотор бол явж байдаг. Гэхдээ бид нэгэн зүйлийг бол сайн танин мэддэг. Учир нь бол байгаа бүхнээ орхиод одох жамтай гэдэг. Түүнийг бол үл ухаарах учраас гэж. Тэгэхээр бид одоо эд таваар юу байсан ч орхидог, эрх мэдэл юу байсан ч бүгдийг орхиод явна, ижи аваач орхиод явна. Тэр битгий хэл өөрийнхөө одоо энэ биеийг хүртэл орхин яддаг шүү дээ гэж. Тийм болтол түүнийг бид үл ухаарах тул садан ба садан бусын тус гэсээр гэж. За өөрийн тус садан төрөл садан найз нөхөдийг ижи аваагаан өөрийн бие гэсэн эдгээрийн тусыг гэсээр одоо их одоо нүгэл хилэн цолныг үлддэг. Садан бус олон зүйлсийг одоо эд таваарын төлөө, эрх мэдлийн төлөө, за тэгээ газар нутгийн төлөө гихчлэн энэ богинохон амьдрах хугацаанд төр зуур одоо хэрэглээд өнгөрөх, төр зуур одоо үдлээд буудлаад өнгөрөх гэж байгаа ийм зүйлсийг бол сайтар танин мэдэхгүй. Үүний төлөө бол олон янзын элдв нүглийг бол үлддэг. Үүнийг бол бид нэр танин мэдэх хэрэгтэй. Ингэж би болсон үйл нүгэлэнцийг бол бид нар одоо намжлах ёстой юм а гэсэн ийм нэг хэсэг гарч байгаа. Садан бус дайсан тэдж үгүй болох, садан гихт тэдж үгүй болох, би ч өөрөө алга болж одох ба бас бүгдээр хамтар нөхчмөө гэж. Садан байсан ч тэр бол мөнхийн бус, дайсан байсан ч гэсэн тэд бас мөнхийн бус аа. Бүгдээрээ одоо алга болж одноо. Тэр үедээ би өөрөө ч гэсэн алга болж одох бөгөөд бас одоо хамаг бүгдээр нөхчмөө гэж. Усад элдв зүүд бүгд өөрөөс бол салан одох юм аа. Гэдгийг бол бид нэр сайн танин мэдэх хэрэгтэй гэж яагаад ингэж хэлж яах нөхөр энэ бол одоо бодмөрийн зэрэг ламрам дотор бидний өмнө хичээлд гарсантай нийцэж байна л да. Эд тавар хичдий байсан ч орхиод одно гэж. Садан төрөл одоо өөрийн тойрон хүрээлсэн байсан ч гэсэн бүгдийг орхин од юм бол ханжигчийн шаарууд орно шанд ажимаа гэж. Хамтд төрсөн яс махаач гэсэн орхих болж байхад ч бусад бүгдээрээ бол огтд хамаагүй шүү дээ гэж. За энд бол мөнх усын тухай бидний сургаал өмнө үздсэн түүнтэй бол адилхан тэр мөнх усын сургаан дотор бол ерөнхийд нь мөнх усын тухай бодол тэр том одоо мэдлэгийг бол 3 зүйлд хувааж ясныг бид мэднэ. Магттай өгөх юм аа гэдэг нэг ойлголт сайн хэрэгтэй. Магттай өгөх нь хизээж өгөж магадгүй гэдгийг хоёрт сайтар мэдэх хэрэгтэй. Өгөхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэж. За энэ гурыг сайтар мэдэх хэрэгтэй юм гэж бид өмнө гарсан. Яагаад магттай өгөхтэй гэхдээ 3 бол гаргалаа аргумент гаргадаг. За тэгээд хизээж өгөж мэднэ гэдэг энэ одоо концепц гэж хэлэх юм уу? Энэ нэг томоохон одоо агуулгыг бол мэдхийн тулд бас 3 удаа гаргалгаа гаргадаг. Тэгээд дараа нь бол өвхийн цагт номоос өөр бол тус болох зүйлгүй гэдгээр бас нэг 3 гаргалгаа гаргадаг. Ингээд тийм 9 зүйлийн тухай боддог. 9 зүйлийг 3-3-аар нь хувааж бодоод тэгээд 3 тийм шийдэл гаргадаг. Тагчдаа сүм гэж, жумцсангүй тагчдаа сүм гэж одоо бид бол залгадгийн 3 янзын одоо гаргалгаа байна гэж. Нэгдүгээрт нь бол номыг л заавал үлдэх гэсэн зөвхөн ном ямагтыг л үлдэх хэрэгтэй юм байна. Яг одоо үлдэх хэрэгтэй юм байна гэж. Тэгэхээр номыг үлдэнэ гэдэг нь юу гэлдэг тэгээ зэрэгэл хүн зөв байх тухай л асуудал байдаг. Номчлон одоо үлдэнэ гэдэг бол хүн хүний өөрийн одоо зөв зохистой зөв амьдралын тухай сургаал байдаг. Тэгэхээр зөвхөн одоо номоо үлдэнэ гэдэг маань бол яг л одоо хүн сургаал ном болвол хүний амьдралын зөв зарчмыг заасан. Тэр зөв зарчим дагуу амьдрах нь чухал юм байна гэдэг. Тэр дагуу бод сэтгэн зүйтэй юм байна гэж бод. Тэгтээ тэр бодоод зөвхөн орхих биш. Яг одоо түүнийг хийх хэрэгтэй. Ягаад гэвэл хизээч бид нар бол нас барж мэдэх юм байна. Ягаад гэвэл бидний энэ амьдрал бол ямар ч магадлалгүй төрөөд өнгөрч болох 2 нас, 20 нас, 40 нас, 100
За тэгээд бас хэмжээтэй түүнээс цаашруулах их урт наслахгүй Замб ТV-ийн одоо хүний нас гэдэг бол хэмжээтэй юм а гэсрэгтэй планууд байдаг. Эвэр чива намчин эмээ чимэн цай чамада гангис чам ипэн ба гэж. Ягаад тэгэхээр чивдэг эвэр оншин жин гангис чадагдсан мэт. Цэлэн номбон брэж бар мочтой одоо. Сонгийн цай чойжэв ломит ба гэж. Замбуулынгийн цэлээ юмад. Гих тэргүүтээ ингээд энэ орчлон ертөнцид төрөл авсан гэдэг бол ямарч магадлал байхгүй юм аа. Бид нэр хаан төрөл авсан. Энэ Замб ТV-д бол хүний төрлийг авсан юм аа. Замб ТV-ийн хүний төрөл гэдэг бол хэдийд ч өгөж өгөх магадл үгүй юм одоо хүний бие байд юм аа. Нөгөө тал дээр бол хүний бие бол маш одоо амар хялбархан өчүүхэн төдий одоо усны хөөс мэтгэж нэг усны хөөс нөгөө үсэн татах төдий тагарахтай адилхан хүн одоо хөг шалтгаан бүрдэх юм бол жижигхэн шалтгаанаас ч гэсэн одоо нас барах байдаг. Тэгэхээр ийм аимшигтай одоо нөхцөл байдлын дунд байдаг. За нөгөө тал дээр бол хүний буйнад нь барагдаад өнгөрнө. Элдв янзын барцад саад гай аюул ослоор шөнгөрөх байдаг. Тэгмэд тосн барагдаж байгаа зуул мэт хийгээд улаан салхин доторх зуул мэт гэж ловор нангийн мөр мэдэн нүсэд мөр мэж өвшөндөө ловор дүүжийн чавааны эвэр ума яин сам гэж ингэж бид одоо наманд гардыг. Тэгэхээр явахаар магад цагийн үхэл гэдэг юм чихэд дэрхэн ойлгомжтой цаг үсийн үхэл гэдэг чинь бас хажууд байж байгаа. Ийм нөхцөл байдал дотор байдаг учраас өгөхөд өнгөрөхийн цагт бол зөвхөн ном хэрэг болно гэж хэлсэн. Тэгээ тэр юу гэж нэг ихээр ном хэрэг болно гэдэг ном дэвтэр мэдлэг хэрэг болно гэхээсээ илүүтэйгээр тэр хүний зөв туулж өнгөрүүлсэн сургаал дагуу явсан амьдрал түүнээс үүдээд хүний сэтгэл оюунд бий болж байгаа одоо үүлийн үрэл зөв одоо зохистой хураагдах хэвээр. Тэгэх юм бол хожим эргээд хүний төрлийг авч чадах бол өшөө тэнгэр хүмүүний төрлийг авах бол нирван төрөх бол эдгээр бүгд бол хэрэг болдог юм чинь төрөл юм гэж. Яагаад гэвтэйгээ зэрэг бид нэр өхөө дараагийн төрөлдөө одохын цагт бол одоо одоогийн энгийн үгээр хэхэн одоо төсөөлүүлж ойлгуулъя гэх юм бол софтвер хардвер гэдэг шиг юм байна. Одоо бид компьютерийн хайртай байх хэрэгтэй гэж хүн тэр машинын дэлгэцийн тэгээд тэр одоо процессорын л одоо арчаад түүнийг л одоо хамгийн чухал юм гэж бодох хэрэггүй. Түүгээр дамж гол нь бол тэдгэрийг бол солиоч гэсэн тэр дотор агуулгаж байгаа мэдээллүүдийг тэр одоо софтвер юмнуудыг л хамгийн зөв байж явах хэрэгтэй. Тэр чинь дахиад ижлэгэн тийм машин багажинд суулгаад ажиллаж болно. Тэнд ямар одоо мэдээллүүдийг хадгалах юм, ямар одоо аппликейшн суулгасан байх хэрэгтэй юм, юун дээр илүү ажиллаж хэрэглэгдэж байх хэрэгтэй юм гихчээний. Түүнтэй адилхан бидний энэ сэтгэл оюун ухаан санамж эдгээр дотор чинь ямар одоо бид нар мэдээлэл хураагдах вэ? Тэгэхээр энэ бол зөвхөн одоо компьютер дээр хэрэгжиж байгаа. Эннээс дахиад бид нэр цаана нэг зүйл байна гэдэг бол үүлийн үр гэдэг нэг тийм зүйл хураагдана. Тэр үүлийн үр гэдэг бол хүний одоо дараагийн одоо үйл амьдралыг за эцэст нь хүн ухаад өнгөрөхийн цагт бол дараа нь шилжигдэх дараагийн одоо төрөлд гэгэрэл рүү дөтлөх сайн одоо төрлийг авах бүхий л одоо зүйлийг чинь суур болдог зүйл бол тэр карма юм аа. Тэр карм дээр л одоо юуг бид нар зөв судалж үзэх вэ? Ухаад одоо дараагийн төрөлд отоход хүний зөвхөн одоо өөртөө чинь хамт өөрөөч гэдэг маань бас сайн нарийн ярих юм бол тодорхойгүй. Бид бол зөвхөн өөрсдийн энэ бие өөрийгөө гэж боддог. Хүн өнгөрчлөөхөд тэр одоо компьютер унтарчхад бид нэгсэн дан түүний тэр машин багж ин л анхаарат байдаг гэсэн. Тэрний цаана байгаа файлууд юу болох вэ? Тэр дотор хадгалагдсан мэдээллүүд хаашаа явах вэ? Сүүлд нь тэрийг өөр ашиглах тухай ерөөсөй ойлголтгүй ихээхэн бүдүүлэг ойлголттой байгаатай адилхан зүгээр л одоо тэр наадах материалын зүйлийг л засч янзлах гэж бодоод түүнийг нь л одоо нэг хүндэтгэлтэйгээр хадгалаад байх ч байдаг юм уу? Тэр зүйлийг байгаа газрыг ижи аваа тэнд байгаа гэж бодоод байх юм уу? Ийм маягаар ихээхэн одоо бүдүүн тайм ойлгодог гэсэн үг. Тэгвэл бол асуудал бол тийм бишээ.
Үхгийн цагт номоос өөр хэрэг болох зөвлөгөө гэдэг маань тэрийг хэлж штэ. Үхгийн цагт тэр ном дагуу яваад сэтгэл үндсэн чинь үлдсэн. Түүний цаана би болсон карма гэдэг юм чинь л эцэст нь чамтай хамт явнаа. Тэг би гэдэг чухам юу вэ гэдэг асуудал бол бас дараагийн яригддаг. За тэгэхээр энэ тухай бол хэлж яана л да. За энэ бүхэн алга болж одноо. Тэгэхээр бид бол маш одоо бүдүүн том юмны төлөө бол амьдралаа. Түүний төлөө бол энэ юугаан бол одоо өөрсдийнхөө мэдээлэл, өөрсдийнхөө юм програмаа гэх юм ажиллаж байгаа. Энэ юм бохирдуулж түүндээ бол маш буруу одоо юмнуудыг хурааж хөндлүүлж ингээд дараагийн одоо ямар нэгэн машин дээр суулгаад ингээд үзлээ гэхэд маш бохир мэдээлэлүүд, маш бохир одоо файлууд гэх юм уу, тэрнээс үүдж байгаа тэр вирус байх юм уу, одоо тийм зүйлсүүдийг бол хойш нь бол тэр авч удаа гэдэг шиг ийм одоо ойлгож бас болох юм. Тэгэхээр зүйн бодиттой амсаж эдэлсэн алин зүү зүүдлэх лугаа агаар нэгэн өнгөрсөн бүгд үл үзэгдэх ба өдөөд зөвхөн дурсгон орон болё гэж. Зүй бодиттой амсаж эдэлсэн алин ер нь бидний энэ хийж байгаа туулж байгаа амьдрал эдгээр бүхэн бол нарийн ажиллах юм бол зүү зүүдлэх лугаа ажиллаад л юм аа. Өнгөрсөн бүгд л үл үзэгдэх ба тэгээд өнгөрлөө зүүдэнд ялдуу янзын зүүд бос зүүд сэрлээ. Тэгээд тэр хүн зүгээр л дурсагдах төдий сэтгэл дүлднийг зовсон бол зовлонтой дурсамжуулдیں۔ Сэтгэл ханамжтай байсан бол сэтгэл ханамжтай дурсамжуулдээгээд эргээд тэр зүйлийг ямар ч одоо үзэх барих юм байхгүй болдогтой адилхан бидний амьдраад өнгөрч байгаа амьдралч гэдэг бүхэн зүгээр дурсхон орон. Одоо бид ч гэсэн хүүхэд насаа байх юм уу? Сургуульд одоо оюутан шав сурч байсан зүйлээ энэ төр бодоход зүгээр л дурдлын орон. Тэр зүгээр л бид дурдахад л одоо memory тийм ээ тийм болж исэн тэгж байж билээ. Одоо жилийн өмнөх зүйл ч гэсэн тэр өдрийн өмнөх зүйл ч гэсэн тэр. Ингээд хүний амьдрал гэдэг чинь уртаа богино хугацаагаар болвол өнгөрсөн бүхэн бол зүгээр л дурдлын орон төдийл болдог шүү дээ гэж. Төр нэгэн амьд аху энэ л цагт элгэн садан болон хар элэгтэн олноор нөхчүү тэдний төлөө хураасан хилэн тисшгүй бэрх олон өдгөөч бай гэж. За ингээд амьдарч байгаа хугацаанд бид нэр элгэн садан хар элэгтэн олон хүмүүстэй уулзж учирч тэднэртэй бол сайн мөвөлд оролцдог. За тэдний төлөө хураасан хилэнц. За тэгээд одоо заримдаа муудсан, зарим нь одоо асрах тэтгэх гэж элдв янзын мөвөл хийж явсан. Энэ хилэнц бүхэн чинь харин хураагдаад хоцордог юм аа. Түүнээс биш тэгээд тэр хилэнц бол бас зүгээр алга болчдөг зүйл биш. Тэр бол үргэлж одоо үр дүнгэн өгөхөд бэлэн үр мэд хадгалагдаад явж байдаг ийм зүйл юм. Тэсшүү өдгөө олон буй. Тэр мэд гинт нөхцөх гэж тэнэг би ис усны дээр мунхог тачаангу өрнгийн ирэхээр би муу нүгэл олонтон үлдвэ. Ингээд бид бол хизээ тэрийг ойлгодог хөхтэй гинт нөхчих гэдгэн мэдээгүүн дээр гэж. Ингээд амархан одоо ойлгохгүй. Хизээ нэгэн цагт л гинт нөхчихөө ерөөсөө тань бид ухаагүй. Ер нь заавал нэг тодорхой хэмжээний хугацаанд хүрэх ёстой юм шиг ингэж боддог. Гэтэл бол тэр нь бол ямар ч баталгаагүй байдаг. Үүнийгээ бид нэр тань мэддэггүй. Хүн гэдэг ерөөсөө мэддэг. Эвэрч байгаа. Дээрэн мачи гэсэн бодол бидэнд дургуйж байдаг. Өнөөдөр өөхгүй баха гэж ингэж бодож байдаг шүү. Гэтэл тэр нь өнөөдөр ч өгч мэддэг. Өнөөдөр яг хэдхэн минут секундын дараа ч өгч мэддэг. Ийм нөхцөлд байгаагаа ерөөсөө хүн мэддэг гэж. Тэгээд бүр 100 жил амьдрах 70 жил 80 жил амьдрсан баталгаа өгсөн юм шиг ингэж бодож байдаг. Үүнийгээ мэдэхгүй учраас мунхаг тачаангу өрнгийн ирэхээр тэгээ мунхагийн ирэхээр энийг таны мэдэхгүй байна гэж өөрөө мунхвал за тачаангун ирэхээр олон юм шунах хүсэх тэгээ үүнийхээ ирэхээр өрн гэдэг бол одоо шунлыг хэлж байна. Шунлынхаа ирэхээр муу нүгэлтэй үлүүд олонтой үлдвэ. Өдөр шөнө үл азн энэ нас өргөлж томсох ба. За энэ түрүүний нөгөө бидний ярьж байгаа тэр мөнх устай холбогтой цэлэн номбоны чин брэжэд бар мачтуу ядаа гэж. Нас гэдэг бол ерөөсөө нэмэгдэх нь байхгүй. Үргэлж хасагдж яадаг. Өдөр шөнө үл анцна. За шөнө болсон юм чинь жоохон байсныг гэдэггүй. Ерөөсөө төрөөл тэгэл шууд залгаад хөгшрөх үйл процесс явагдаа гэж байгаа ш. Төрлөө тэгээд л
нэгэн агшин ч одоо зогсохгүйгээр ингээд хөгшрөл рүүгээ явж байдаг.